За хай зүрхнүүдээ. За хяад нэг гайд. 100,000 subscribers-ийн special guide 2 буюу Boss Baby 2-ыг ярьж өгнө. Учир нь манай сувг нээгдээд нэгч subscribe байхгүй байхад хамгийн анхны guide маань Boss Baby байсан. Юкийн 7 хоног нойроо хасан бэлтэж байснаа санаад одоо ингээд харахад бүр 10 биш, 100 биш, 1000 биш, 10,000 биш бид бүгд 100,000-уулаа болжээ. Эхэлцгээе. Темплтны ах トゥ том болцоож бүгд хувь-хувийн амьдралаа зохиожээ. Тэдний хувьд хүүхэд нас нь хамгийн сайхан аз жаргалтай байсан бөгөөд өдөр хоног маш хурдан өнгөрдөг байсан. Харин одоо тийм өөрөө ингээд хүүхдүүдтэйгээ тоглож байна шүү дээ. Тийм гэр бүл зохиож хөөрхөн их нэртэй Тина Табита гээд гойхон охтуудтай болсон. Манай тийм бол гэртээ хүүхдүүдээ хардаг сайн аав бол эхнэр нь гэр бүлээ тижээж ажилдаг байх нь. Нэгдүгээр анги дээр нь гардаг найзууд нь бүгд өөр өөрийн гэсэн амьдралтай болчихсон. Яа, кул. Гэхдээ нэг асуудал байгаа. Табита бол маш онд сурдаг, ухаалаг охин. Уг нь аавдаа ам. Гинтэл нэг өдөр аав нь үнсий дуулаад өгье гэхэд нь аава би одоо жоохон хүүхэд биш штий. Битгий намайг ингэж хүүхэд шиг эрхлүүлээд зүгээр өрөөнөөс гарчих. Маш их хичээл дагаа ядарч гин бай гэдیں۔ Жохон сэтгэл санаагаар унжихад явж идэл Тина буюу бага охиных нь өрөөнд нэг юм яриад дуграад ахаар нь санаан зовоод очтол oh my god Тина нь baby coffee гишүүн байж таарсан. Нүдэндээ итгэхгүй шоконд ороод харин бага охин нь за аава юун сүртэй юм бэ? Анхудаа харж байгаа юм шиг мэддэм бэжэж бити жүжээдээ зүгээр гол ажилдаа орё гэж мэгээд. Манай baby coffee нэлээд аюултай байдалд ороод байна. Тэд ахыг дуудаад аврах хэрэгтэй байна гэхэд аав нь болохгүй. Бид одоо хувь-хувийн амьдралтай болсон штий. Тэгээд ч тэдийг ирээч гээд урьж ярьж залж залгаж гуйгаад ч зөндөө үтсэн. Үнэхээр ирдгүү юм бэ нэлээ. Ажилтай завгүй л гэдэг штэ гэд огт зөвшөөрдөггүй. Тийм мэн мэдэхгүй ягаад ч юм сэтгэл санаа нь тавгуутад дээврийнхээ өрөө рүү ороод хуучин юмнууд ухаж байсан чинь урам төсөөллөөрөө амьлуулдаг байсан сэрүүлэгтэй өвөө нь гарч ирээ загнаж байна. Өглөө нь салхитагдээд л амар том нисдэг тэрэг хүрээд ирдیں۔ Юу блэ? Хин блэ гэтэл Тэд буюу манай нөгөө Boss Baby байна ороод ирсэн за. Гэхдээ жоохондоо амар хөөрхөн байсан байж ш том болоод царай муутай болсон байлээ. Тэгээд л орж ирснээр Миндийн зүргүү Табита гарчин зүгээр хүлчин зүгээр өвдсөн юм уу? Яасан ийсэн гэсэн чинь Тина бяцхнаа маань өмнөх оройн аавтайгаа ярилцаж байхдаа яриаг нь бичиж аваад өгнүүдийг нь хооронд нь нийлүүлээд Тэд рүү зурвас үлдээсэн байгаамда Табитаг өвдсөн гэд. Тийм харин Тэд хоёулаа ярилцах хэрэгтэй байна гэд Тинатай хамт гал тооны өрөөнд ярилцваа. Тэд чи намайг гэд уун гэд сайн сонсчи. Baby Corp одоо хүртэл байд юм байна. Манай энэ бага охин байна штэ. Baby Corp-ийн гишүүн чамаар даалгавар гүйцэтгүүлнэ гэж байна гэдэл. Тэд харин бүр огт тоохгүй за. За одоо наад яриагаа болчооч дээ. Чиний би хаа чин зүгээр үү? Би чамд нэг юмч санал болгоё заа юу. Их сайн за мөнгө төргөн дээр санаа зовлтгүй би төлөө энтэргэл. Цаа ч угаасаа амар том бизнестэй нилээн баян болцсон. Тэгэд энэ бүх яриаг сонссон Тинаас үлдээ залхаад ёо та хоёр чи ямар ядаргаатай юм бэ? Зүгээр энэ соскийг хүүх гэж авсан. Тэд бүр шок. Ингээд манай гурав хамтдаа Baby Corp руу явлаа да. Очихт нь Тэдийн багийнхан дүртэй мангар том хөшөө та бол бидний домог штэ гэж байна. Baby Corp яг ямар асуудалд орсон гэхээр Armstrong гэдэг нөхөр маш олон тэд дэлхийгээр өөрийнхөө сургалт цайтай өндөр шалгуур тавьдаг сургуулийг байгуулад байгаа юм байна. Энэ сургууль нь яасан гэхээр хүүхдүүдийг өдөр шөнөгүй хичээл хийлгээд ерөн зүгээр л гэр бүлээс нь холдуулж бие даалгаад хүүхдүүдийг ирээдүйд байнгын байлгах байнга хүүхдүүд байлгах том хүн гэж байхгүй байлгах зорилготой гэр бүл гэж байхгүй л гэсэн үг. Тиймээс энэ сургууль сурагч болж очиод Армстронгийг яг ямар зүйл сэдээд яваад байгааг нь мэдэх хэрэгтэй. Тэгээд энэ бүхнийг дуусгах хэрэгтэй л гэж байна. Гэтэл энэ сургуульд нь тимийн том охин Табита явд юм бэ нэлээ. Тим ингээл учрыг нь олдог. Яагаад Табита аавда би жоохон хүүхэд биш идэргээд гадуурхад байсан. Сургуульд нь ингэж зааж эцэг гэхээс нь холдуулд юм байна л да. Baby Corp-аас харин том үнийг 48 цагийн хугацаанд хүүхэд болгодог сүү бүтээсэн байгаа. Энэ сүүг уугаад Тэдийг ганцаараа энэ даалгаврыг гүйцэтгэн гэхэд тийм уурлаад ер нь яхаараа чи дандаа юмны төрөнд орж байт юм бэ? Би энэ суугууж энэ даалгаврыг гүйцэтгэн тэр хоёр чинь сүүгээ булаацалт нь алалсан заяо. Тэгэл уугаал байвал улам жижигрэнсээр бүр багын тим Тэд хоёр болоод хувирч амар хөөрхөн. Яг энэ үед эхнэр нь Табитатай орж ирээд нөгөө хоёр мань арай гэж зугатаад эхнэртэй Тэдтэй хамт ах дүүсийн аялалд гарлаа гэд аргалдаг. За манай гурав хуралдаж байна. Ерөнхийдөө бол Тина зааварчлан учир нь Тина тэдний сургуульд ороогүй байгаа учраас харин Тэд тим хоёр бага анги болон цэцэрлэгт нь ороод
Цаашлаад нөгөө хэргийн эзэн Хингэргийн тохиор Армстронгтой уулзаж зорилгыг нь мэдэх ёстой шүү дээ. Манай хоёр чадна гэдэгт би ч итгэж байгаа, та ч итгэж байгаа. Маргааш өглөө 8 цаг гэхэд сургууль дээр гоцоож явах хэвээр хүмүүс зүгээр үд олж үхрийн дуу хүртэл ундах гээ юу гэмээр угаасаа сургуулийнхаа автобуснаас хоцорсон. Тэгээд Тэдийн үнэнч тиймд дургу одоо морьтойгоо жинхэнэ донсолгож баахан хэрэг тарж сургууль дээрээ ирээд Тэд ч баян болохоор хідэн төгрөг газар хайж агаад хоёр бацааны хувцсыг дээрэмдээд өмсчтiin. За хичээл эхэллээ. Хонх дугуурлаа. Армстронг даанч өөрийн биеэрээ хичээл заахгүй энэ нэг юмараа дамжуулж хүүхдүүдтэй харьцаад Табита мэн харин маш сайн сурлагатай болохоор бүх асуултад хариулаад охин татаархдаг жаал харин уурн хүрээд үхэж байна өө. Нөгөө талд харин манай игдүүний хайр маань баахан уйланхаа бацаануудтай нэг өрөөнд орцсон. Тэндээсээ гарах гээд нөгөө эдийгээ бас нилээн л ном журамд нь оруулж байгаа юм шиг байгаа. Тим хараа ангиас гарах гэсэн чинь гарахгүй болохоор нь худлаа илж ариун цэврийн өрөө ороод гарч ирэхдээ балаараа бие биеийн дээрээ зурцсан. Амьдаа хулиган болоод ёс журмгүй хүүхэд ангиас гар гих байх гэтэл түүнийг хайрцаг нь хийнгээд хайрцаг гэдэг бол хүүхдийг залхаан цээрлүүлж нэг газар нь маш удаан байлгахыг хэлдэм бэ нэлээ. Тиймээс энд сурдаг хүүхдүүд хайрцагт орохоос айгаад дүрм журмаа огт зөрчдөггүй. Тим хайрцагт орж байхад манай сэргэлэн шар хөөхөн хайр маань нөгөө хідээр янз бүрийн юм хийлгээд сүүлдээ бүр бие дээрээ цавуу нагаад ханаар дамжаад эцэст нь нэг юм Армстронгийн өрөөг олж ороод уулзнаа. За тэгээд орж уулзахад юу болсон гэж нөгөөх нь одоохондоо яг манай босс бэбиг бэби корфоос явж байгаа гэж мэдгүй л байгаа юм шиг байлээ. Би ч хамаа камераар нэлээд удаан харлаа. Тэгтэл чи чинь үеийнхнээсээ давж сэтгэдэг их юм гарахаар жаалаа шүү гэснээ хиймэл шүдэ унгаагаад нөгөө том биенээс чинь хүүхэд гараад ирд юм да. Юу вэ? Том хүн гэж бодсон чи хүүхэд байсан цаа. Тэгээд өөрөө хүүхэд ээжээж яагаад хүүхдүүдийг аав ээжээс нь холдуулах гээд байгаа юм гэтэл чи ахав надтай хамтарч ажиллана гэх юм бол орой уулзъя гэж явуулчихна. Хичээл тарлаа. Хичээл тарахад ашгүй гэж нэг тимийг хайрцагнаас нь гаргаад тим Тэд дээр очиод учир явдлаа хэлэхэд угаасаа чиний эрэг бүр ерөөсөө хэрэггүй заяо. Би бүгдийг өөрөө хийж чадна. Чи угаасаа л ямар ч тус болохгүй чамайг маш удаан хүлээсэн намайг тэнд жаахан бацаануудтай ямар байсан гэж бодоов гэд нилээн ширүүхэн маргалдана. Тим хараа очих газаргүй учраас их нэртэй худлаа хийлээд манайх эндээс амар хол байд юм уу? Би ганцаараа амьдардаг л та. Алхад хайрандаа гэд өргөдүүлж агаад машинд нь суугаад тэднийх рүү авчдаг. Ингээд хөөхөн босс бэби маань ганцаараа сургууль дээр үлдсэн. Энд хэрүүгээр үлв долив гэж бас нэг мэдээл олчих гээл. Тэгсэн чинь баахан нинжа охтууд дайраад нөгөө арми маань ирээд авбаа. Цаа чинь бүр хүүхдүүдийг зэвсэг болгоцсон бүр хүүхдүүдээр код мод бичүүлээд аппликейшн энтер зохиогоод бүр зүгээр л бизнес хийж байдаг гайхалтай. Хамаг юм аа л яриад байдیں۔ Тэгснээ бүр тэнд байгаа хүүхдүүдийг гэрлүүн харихаас өмнө хүүхдүүдээ аав ээж чинь та нарын бүх зүйлийг хорин цагдана. Та нарыг ийм юм хий, тийм юм сур гэд та нарыг зовооно. Аав ээжийг үзий ядчихна гэд нөгөөдүүл нь дэмжээд яг үндэ Армстронгийг аав ээж нь бүр амар хичээлээр шахаж дарамтлагдаг байсан. Үүнээс болоод маш их ядарч сэтгэл зүгээрээ гэмтээд сүүлдээ аав ээжигээ үзий ядаж гэрээсээ оргосон юм бэ нэлээ. Тэгээд ийм юм хийгээд байгаа гэсэн. Нөгөө талд харин тим өөрийгөө угаасаа Табитагийн ангийн хүүхэд гэд итгүүлсэн аав ээж нь ирснээр чи манай хүүгийн багын төрхтэй их адилхан юм а гэж хамтдаа хооллоод Табитатай жаахан ярилцтiin тим маань яг үндэ Табита маргааш өдөр нь дууны тэмцээн те тэгээд ааваараа маш их бахархуулахыг хүсдэг аавдаа маш их хайртайгаа чилдэг. Гэхдээ л өөртөө итгэхгүй байх, дуулж чадахгүй байх гээд тим охиндоо маш их хайртай учраас түүнд урам өгч урам төсөөлөө бий болго гэд бие барилгүйгээр дуулцгааж Табита маш их ирч хүч авна. Оройн Тэд ирээд яг үндээд Тэд тим хоёр биедээ л хатуурхаад байгаа болохоос биш бинээ маш их хүндэлж хайрладаг гэдгийг мэдээд эвлэрцгээж жинхэнэ утгаараа багийн ажиллагаагаа эхлүүллээ. Маргааш боллоо тоглолт эхлэх өдөр бүх эцэг эхчүүд суудлаа эзэлж хүүхдүүдийнхээ тоглолтыг тэсэн ядан хүлээж үзэх гэж байхад манай гурав яг төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу явж байтал Армстронг Тэдэд хэлж байна. Чи хартаа. Тэд би ч хамт хэлсэн дээ. Хүүхдүүдээр код бичүүлж байгаа гэд одоо эцэг эхчүүд уцаа хасаагаад зураг дарахад л тэднийг үрд өдөрдөх болно гэд бодтоо үнэхээр гайхалтай байгаа биз. Дэлхийд эцэг эхчүүд байхгүй болно гэсэн үг шүү дээ гэдгийг энэ үед даанч тим охин дээрээ очсон зоригжуулаад холбох хэрэгслэ хайцсан байдаг. Тэд арай гэж очиод тоглолтыг зогсоох гэтэл тим зогсоохгүй миний охин одоо дуулах чинь гэд маргалдаад арай гэж тимийг дийлээд унтраах гэтэл нөгөө Армстронг маань бүр анханасаа энэ хоёрыг нэг баг гэдгийг мэдчихсэн юм лээ. Тэгээд л
Хо. За яасан. Та нар миний хүч хөдөлмөрийг үгүй хийх гэж байсан уу? Би та хоёрыг хамтурч байгааг угаасаа л мэдчихсэн гэд тэр хоёрыг маань хайрцагт хийгээд бүр усаар дүүргчдэг. Энэ үед Табита маань өөртөө урам өгч тайзан дээрээ дуусаар байлаа. Тэд тим хоёр харин ярилцаж Тэдийн сургуулийн төгсгөлтөнд нь тимийн хуримд нь очиагүй энэ бүх хугацаанд би бинийгээ маш их гомдоож байсан. Үнэхээр их уучлаарай гэд зүрх сэтгэлээсээ ярилцдаг. Табита үнэхээр гоё дуулсан болохоор хүн болгон видео аппликейшнээрээ түүний зургийг авч бичлэгийг нь хийгээд дуугаа дуусны дараа Табита тайз руу хараад тэр тусмаа аавыгаа хайгаад яагаад гэх юм бол ааваараа бахархуулах гээд байгаа штеп. Тэгэд аав нь байхгүй болохоор маш их урам нугараад уйлаар гараг үчтэй. Гэхдээ Армстронгийн хувьд бол энэ шинэ хувьсгал дэлхийн шинэ нээлт болж түүнийг бос гэхэд бүх эцэг эхчүүд босож алга таш гэхэд бүгд алга ташиж бүх эцэг эхчүүдийг үгээрээ удирдах өөрийн өмсгөлөө тайлж жинхэнэ дүрээ гаргана шүү дээ. Табита гадаа уйлж байхад Тина зүгээр дээ бити уйлгийг хүрээд ирсэн. Табита бүр шок за. Хүүе чи миний дүү юу да? Нэр үнэнгээсээ чи яриад байгаа мó? Аавыг хэлсэн шиг юм байд юм уу? Чи ярьж штэ гэсэж. За хонгор минь үүнийг ярих цаг биш ээ. Аав чи угаасаа чиний хажууд үргэлж байсан заа юу. Энэ Армстронг чинь яг үндэ том хүн биш хүүхэд заа юу. Тэгээ бүх эцэг эхчүүдийг ховстож өөрийн хүснээрээ байлгах гээд байна. Одоо хамтдаа аав ахыг чинь олоод энэ серверийнх нь өрөөг олоод унтраах хэрэгтэй байна гэдэл. Харин Тэд тим хоёрыг тэдний хайртай одоо мөр авардаг. Ингээд серверийн өрөөг олоод унтраах гэтэл нөгөө гайтай Армстронг ч ахиад л гараад ирсэн за. Тэгээд илүү өмсгөлийг нь Тина Табита хоёр өмссөн. Ер нь л нэлээд ширүүхэн тулаан болно. Тэд тим хоёрыг ховстуулсан эцэг эхчүүдээр өгтөл нь тэрвэргээ тушаал өгсөн. Табита серверийнх нь кодыг тайлаад яг гаргах гэж байхад гайтай Армстронг бүр саад олоод тэрийг нь эвдэлчтiin. Гэхдээ л манай хоёр эцсийн эцэд Кола Минц хоёроор серверийг нь дэлбэлээд хорон санаатаа Армстронгийг зогсоож бүх зүйл эмэгцэгцэндээ ордог. Мэдээж хүүхэд нас үүрд үргэлжилдэггүй шүү дээ. Аав ээждээ бид үргэлжилж яахнараа байдаг шүү дээ. Харин гэр бүлийн хайр ямар ч нөхцөлгүйгээр, ямар ч шаардлагагүйгээр бие биенээ хайрладаг да. За ингээд яг үндэ Тинагийн Baby Corp-оос авсан хамгийн чухал даалгавар бол Тэд тим хоёрыг угаасаа муудалцсан маргалдсан харилцахгүй байгаа гэдгийг мэдчихсэн учраас харилцааг нь яг хуучин шиг сэргээж эвлэрүүлэх байсан юм байлээ. А бонусанд нь болохоор Армстронгийг ялах байсан гэх юм уу да. Өстой хөөхөн эцэст нь ингээд тэд халуун дулаан ам бүлээрээ хамтдаа жаргалтай байгаагаар энэхүү хөөхөн хүүхэлтэй маань өндөрлөх гэж байна. Цаг хугацааг хизээж зогсоож болохгүй ч хүнд хоёр дахь боломж гэж байдаг. Бид ганц л удаа хүүхэд байх учраас хүүхэд насаа аз жаргалтайгаар өнгөрүүлээрэ. Хүүхэд нас гэдэг бол бидний хамгийн сайхан хизээж дахиж олдохгүй нандин нас байдаг юм шүү. Өөнийрээ манай нөгөө муу талын Армстронг ч юм биш дээ. Яг үндэ нэг муу байгаагүй юм байлээ. Өөлхийдөө аав ээждээ гомдол гэрээс явсан. Эцэст нь тэр дахин гэртээ ирж аав ээжтэйгээ уулзаад аз жаргалтай төгслөө. Ингээд манай YouTube маань 100 мянган subscribe хүрлээ. Би та нартай бүр маш их баярлаа. Маш их талархаж авдаг. Тэгээд бүр үнэхээр их хайртай шүү. Зүрх